За Япон солонгосчуудын сүнсэн зайлших шиг байна. За сүүлийн 2 өдөр тэд нар зогсоо зайгүй 70 мин гэж Google-ээр хайсан байна. За ингэж хайгаад байгаа шалтгаан нь Ирантай холбоотой л доо. Иранчууд орон улсын хоолойг минжүүлэхээр шийдсэн юм шиг байна. За өнөөдөрхөн BBC Америк нэгдсэн улс 16 мин тавих зорилттой Ираны ус онгоцыг устгалаа гэж мэдгдсэн. Япон 8 сар Солонгос 4 сарын газрын тосны нөөцтэй хоёулаа тэр чигээрээ Персийн болонгоос нефтээ шууд авдаг. Нэг нь 80%, нүүд нь 90% эндээс авдаг. За орон улсын хоолойг минжүүлбэл энэ хоёр улсын эдийн засаг хэдхэн сарын дараа илгээрээ хэвтэх болцоход байна. За минжүүлэх нь нэгдүгürt маш хямдхан бөгөөд хурдан хийж болох арга юм байна. За дээрээс нь дайн дууслаач сайнар бодоод дайн дууссан гэж бодоход энэ минийг цэвэрлэх гэж илрүүлэх гэж маш их цаг, маш их зардал гаргах шаардлагатай болно. За 1980-1988 оны Иран-Иракийн дайны үеэр орон улсын хоолойд 150 мин байрлуулсан. За энийг нь цэвэрлэх гэж 2 сар зарцуулсан байдаг юм байна. За Иранд бол 6,000 мин бэлэн байгаа гэж шинжээчд үзэж байгаа юм байна. За энэ минээ хэдхэн хоногийн дотор л байрлуулжвал за нэг хэсэгтэй л орон улсын хоолойгоор газрын тос гарах нь ерөөсөө Ираны хувьд ч бусад улсуудын хувьд ч лөөлөө болж байгаа юм байна. За ингээд Япон солонгос ч ядаж байхад нефт боловсруулах үйлдвэрүүд нь яг энэ бүсгийн нутгийн энэ нефтийг л нэрх зорилттой ийм үйлдвэрүүдтэй. Тийм болохоор бусад газруудаас нефт аваад ч нэмэргүй болох байх. За ингээд хэдхэн сарын дараа Солонгос, Япон Монголд болдог шиг бензин колонк доожирсан үзэгдлүүд, тогны хязгаарлалт тун утгагүй харж магадгүй юм байна да.